Нэг амьсгаар. Says no, it's nothing like that. I've got a jumper. Даяа цэн guys. Энэ удаагийн кино тайлбараар бодит үгээс сэтвлэн бүтээгдсэн I Swear хэмээх 2025 онд үйлдвэрлэгдсэн киног ярина. Энэхүү кино нь Tourette syndromeтай хүний бодит амьдралыг харуулж хүмүүсийн ойлголтгүй байдал хэрхэн хамгийн том саад болдгийг өгүүлдэг. За ингээ кино руу орцгоё. 2019 Scotland, Edinburgh хот. John Davidson төсөөлжүүлэх хамгийн өндөр шагналуудын нэг болох Английн хатан хаанаас гардуулдаг MBE шагналыг авахын өмнөх мөчөд зогсож байдаг. Тэрээр нэлээд сандран түүний доторх дарамт нь түүнийг бараг л дарж байгаа мэт санагдан. Тэрээр өөрийгөө заавал ичгэвтер байдалд оруулна гэж итгэсээр л байдаг. Яг тэр мөчөд Доотын нэртэй эмэгтэй түүнийг тайвшруулж түүнд ураг шалгах урам зориг өгдөг. Ингээд тэнэгэлцээр ямар ч байсан их танхим дотор Джон орж ирэхэд бүрэн бүрэлдэхүүнтэй оркестр хөгжим ихшгэлүүлж танхим дүүрэн хүмүүс босцогсноо. Урд талд нь хатан хаан бүрэн нам гүм сүр хүчтэйгээр зогсож байдаг. Дараа нь хөгжим гинэт зогсноо. Дараагийн мөчөд Джон хатныг хараачихдаг. Өрн солигдож 1983 он руу буцна. Шотландын Галашэлд гэдэг жижиг хотод залуу Жон гэртээ эцэг их ах дүү нартайгаа уулзахаас өмнө сонин дараж явна. Тэр өдрийн дараа хөл бөмбөгийн тоглолцтой бөгөөд түүний аав Дэвид ажиллаа дуусгаад очиж үзэхээр төлөвлөсөн байдаг. Ингээд хөл бөмбөгийн тоглолт эхэлж Жоны баг торгуулийн зохилтын алдаа гаргачихдаг. Яг энэ үед Жон урагш гарч багийнхаа төлөө торгуулийн зохилтыг хааж чадна. Талбай хаж үсэг болон талбай дээрх бүх хүмүүс л баяр хөөрөөр дүрнэ. Түүний багийнхан түүн рүү бөөнөрөө дайрч тэрвэрэн авч ураа гэж хашгирна. Үзэгчдийн игнэнээс ч түүний аав нь илт бахархалтайгаар түүн рүү харж зогсоно. Тоглолтын дараа Жоны ээж түүнийг хичээлийн хэрэгсэл авах гэж дэлгүүрээр дагуулж явна. Түүний ээжийг Хезер гинэ. Дунд сургууль эхлэхэд 2-7 хоног үлдсэн ч Жон тоглолтоо бодсоор л байна. Аавын бахархал, хүмүүсийн алга ташил, бүр мэрэгжлийн хаалгачийн шалгаруултанд орж магадгүй гэсэн бодол түүнийг тойрсоор л байдаг. Гэртээ арих замд Жон шинэ сургуульд орохоос сандарч байгаагаа хэлэхэд ээж Хезер нь энгийнээр толгоогоо дээш байлгаж шаргуу хөдөлмөр бүхнийг аварнаа гэж хэлнэ. Дараа нь Жон голын ирэг дээр очиж ганцаараа загасчлнаа. Чимээгүй, бодолд автсан байдалтай. Галилей дунд сургуулийн эхний өдөр. Захирал шинэ сурагчдад хандаж энэ бол тэдний хэн болохыг шийдэх аяллаа эхлэл гэж хэлээд тэднийг боломжийнхан дээд хэмжээнд хүргэх нь өөрийн үргээ гэж сануулна. Завсарлагын хоолны үеэр Жон найз Мюритэйгээ очиж хамт суунаа. Тэрээр нилээн тайван өөртөө итгэлтэй охид руу мэндэлж бараг л намайг таньж гинөө хэмээн сэтгэнэ. Мюри найз нь ч мэдээж түүнийг дэмжнэ. Яг энэ мөчид Жон бүх зүйлийн дээр гарчихсан мэтэл санагдана. Хичээл дараад гэртээ очиход дахиад л сайн мэдээ. Алдартай багийн скаут Жоны дараагийн тоглолтыг үзэхээр ирэх гэж байгаа бөгөөд аав нь маш их баярлнаа. Гэвч маргааш нь сургууль дээр бүх зүйл өөрчлөгдөнө. Уран зохиолын хичээл дээр Жон уншлаг хийж байхдаа гацаж эхэлдэг. Мөн зүүн өөрөө ирэхгүй дахин татгандаг. Мюри түүнээс зүгээр үг гэж асуухад анги даяар инээлдэж эхэлдэг. Түүний татганалт болон гацаалт үргэлжилсээр л байхад багш түүнийг тоглож байна гэж эндүүрэн уурлаж эхэлдэг. Жон бийдсэх өрөө орохыг хүснэ. Бийдсэх өрөөнд орон толинд харахад татганалт нь үргэлжилсээр л байсанд хонх дуурахыг хүлээдэг. Эцэст нь хонх дуурч коридорт гарахад түүний ангийн хүүхдүүд түүнийг дагаж хөдөлгөөн бүрийг нь шоолж дуурайна. Жон тэднээс болооч зогс намайг тайван орхих гэж гуйсаар эцэст нь тэднээс мултарч гэрлүүг арихаар гүйдэг. Орой олны үеэр мэдээж Жоны татганалт зогссонгүй. Аав нь түүнийг анзааран зүгээр эсхийг нь асуухад Жон зүгээрээ гэж хэлдэг. Ээж нь ч хошуу дүүрэн бүр лавшруулан асуухад Жон ширээнээс босоод өрөөндөө орно. Жон өрөөндөө байхад ээж Хезер нь түүнийг шалгахад Жон хүзүү болон нүдний татганалтыгаа тайлбарлахыг оролддог ч ээж нь толгой чинь жоох өвдсөн болохоор л тэгсэн байлгүй дээ. Сайхан унтаад амарчих өглөө болоход зүгээр болноо гэж хэлдэг. Удалгүй Жон өмнө нь сэдгнэж байсан Кэри охиныг кино болзоон дурдаг. Гэвч Кэри ээжтэйгээ хамт ирнэ. Кэригийн ээж Жоныг шууд байцааж дүрм тавьж ямар нэгэн муу зүйл болохгүй гэдгийг тодорхой анхааруулж хэлдэг. Мэдээж кино үзэж байх зуур Кэригийн ээж тэднийг хөндлөнгөөс байнга ажиглана. Үзэж буй киноны дүрс эвгүй солигдоход Жон өөрийн мэдлгүй Кэри рүү эргэж миний эргэтнийг хөхөө гэж хэлчихдэг.
Жон ч болсон зүйлийг ойлгохгүй уучлалт гуйж Кэригийн гарнаас барихад Кэри түүнийг цохиж муу гаж тантан гэж хэлээд зугтчихдаг. Мэдээж Кэригийн ээж түүнийг загнаж би чамд анхааруулсан байхаа гэж хэлээд явна. Ингээд аюулгүй байдлын ажилтан ирж ч мөн адил Жоныг хөөж гаргана. Маргааш нь цайны цагаар Жон Кэри найзуудтай бүхнийг ярьж байгааг хараад чимээгүй л өөр ширээнд суудаг. Харин суусан ширээнд нь сургуулийн захирал ирж тэдэнтэй нэгддэг. Захиралч тэднээс асууж та нар дасч байна уу? Сургуулийн хоол хэр байна? Таалагдж байна уу гэх зэргээр асуусанд Жон мөнлөдөл өөрөө ирэхгүй идэж байсан хоолоор захирлынхаа нүрэлүү төрөгчдөг. Ингэснээр мэдээж Жон шийтгүүлнэ. Захирал түүнийг аль гараараа бичдгийг нь асуугаад өрөөнд гар дээр нь 3 удаа суран бүсээрээ ороологдог. Тэрээр үргэлжлүүлэн одоохондоо эцэг ихтэй нь холбоо барихгүй ч дараагийн удаа заавал барина гэж анхааруулдаг. Гарын наалга нь хөхөрсөн Жон хаалгачийн бээлийг өмсөх гэж зовсоор талбай руу гардаг. Халаалтын үеэр дасгалжуулагч түүнийг нэг гараа хамгаалж хүзүүнд байнга татхнаж байгааг анзаардаг. Жон хариуд нь юу ч бишээ л гэж зүтгэдэг. Дасгалжуулагч скаут ирэх гэж байгааг сануулж 2 гараа ашиглахыг хэлдэг. Хажууд нь аав нь төгссөн байдалтай л харц зогсдог. Тоглолт эхлэхэд скаут ирнэ. Тэрээр Жоны татганалтыг хараад энэ хүүч одоо юу вэ? Хөгжлийн бэрхшээлтэй юу гэж асуудаг. Харин дасгалжуулагч өдөөс нь зүгээр л сандарч байгаа мó. Удалгүй Жон алдаа гаргаж бөмбөгийг өөрийн хаалгандаа оруулчихдаг. Багийнхан ч мөн адил уурлаж эхэлдэг. Цагаа дэмий өрлөө гэж ууралсан скаут явж чадах бөгөөд аав нь хүүгээ бүхнийг сүйтгэж байна. Ирээдүгэ баллаж байна гэж орилдог. Гэртээ ирээд аав Дэвид нь Жоныг алиалагчийг аашилсан, амьдралын боломжоо сүйтгэсэн, Берг Рейнжерсийн скаутын өмнө тэднийг ичээсэн гэж орилсоор л байдаг. Энэ хооронд Жон вананд сууж гарынхаа хөхөрсөн алгыг барин татгансаар л байдаг. Аавынх нь хашгиралтай нь ханны цаанаас сонсогдсоор л орой олны үеэр татганалт үргэлжилсээр л. Ингэж үргэлжилсээр аавынхаа өдөөс ч мөн адил төргөж орхидог. Аав нь ч гайхсан байдалтай ширтэж ээж нь бойл гэж хэлэхэд Жон хэсэг барьсны дараа дахин эхэлнэ. Ээж нь Жоныг холдуулахыг оролдоход аав Дэвид нь нэлээд залхсан байдалтай одоо боллоо гэд хаалгаас аваад гараад явдаг. Түүнийг явсны дараа ээж Хезер нь Жонд хандан задгаа зуухны дэргэд хооллохыг тушаана. Их чинь хажууд нь суухыг оролдоход ээж Хезер нь болиулчихдаг. Дараа нь Жон урдын адил ганцаар загасчлна. Мэдээж татганалт нь үргэлжилсээр л. Өрн солигдоход сургууль дээр зодон гарнаа. Жон болон өөр нэг хүү дунд нь зодтолж таардаг. Багш ирэн салгахад нөгөө хүү Жон намайг хараасан гэж хэлнэ. Жон ч би үүнийгээ өдөртөж чадахгүй, өөрийн ирэхгүй байсан гэж хэлэхэд өнөө хүү ч итгэхгүй нүүрлэн цохоод би ч бас үүнийгээ өдөртөж чадахгүй, өөрөө ирэхгүй байсан гэж хэлдэг. Ингэснээр өнөө хүү болон сургуулийн сурагч Жоныг муу гажигтай амтаан гэж дууддаг. Мэдээж сургууль дээр асуудал тарьсан хоёр захирлын өрөөлөө явна. Өнөөхөө эхэлж шийтгүүлнэ. Жоны ээлж ирэхэд захирал нь бүсээ доош тавиад оронд нь анхааруулж эхэлдэг. Тэрээр хэлэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл өөр сургууль руу шилжүүлнэ шүү. Мөн тэрээр Жоноос энэ нь зүгээр л анхаарал татгаж байгаа үйлдэл бол одоо зогсоох хэрэгтэй шүү. Жон мэдээж энэ нь тийм биш ээ гэд тайлбарлаж чаддаггүй ч захирал ойлгохгүй би удахгүй эцэг ихтэй чи холбоо барина. Гар гэд гаргадаг. Гэхдээ мэдээж өөрөө контролдож чаддаггүй учраас манай хүн ч зүгээр гарахгүй. Mr. Davidson, before you leave, Орой олны үеэр ээж Хезер нь аав нь явж байгаа. Дахиж ирэхгүй гэж хэлдэг. Жон ч надаас болсон уу гэж асуухад ээж Хезер нь дуурдаггүй. Орой олны дараа Жон гол руу явж ус руу шууд алхаад л ордог. Мэдээж энэ бүх өөрөөс нь шалтгаалаагүй үйлдэлийн дараа аимшигтай шийдвэр гаргаж байгаа нь энэ. Ингэснээр дууд дохио хангинж түргэн тусламж түүнийг эмнэлэг рүү аваачна. Тэнд Жон уйлж шаналж өөрийгөө галзуурч байгаа юм шиг байна. Амиа орлохыг хүсэж байна. Мөн аавыгаа явуулахад өөрөө би буруу гэж хэлдэг. Гэхдээ хүний л ээж болсон юм хань түүнд хандаж хатуу байж тусламж олноо. Мөн зүгээр ч болно гэж ямалдаг. Цаг хугацаа өнгөрсөөр 13 жилийн дараа Жон одоо ч ээжийнхээ гэрт амьдарсаар л байдаг. Ээж нь түүний байнгын татганалтанд тассан чи энэ нь одоо ч түүнд хүн дээр тусдаг хിവэрэ. Дэлгүүр хэсэж явахдаа Жон багын найзуулах Мюритигээ тааралдана. Мюри одоо Австралид амьдарч байгаа бөгөөд ээж нь өвцөн учраас л дөнгөж буцаж ирж байгаа нь энэ. Мюри Жоноос жаахан юм уу суух хөгшөөн гэж асуухад ээж нь яриаг таслан тэр им уудгаа.
болохгүй гэж хэлдэг. Тэгвэл ядаж зүгээр алхах уу гэхэд Жон зөвшөөрөн тэд алхаж байхдаа Жон эцэстээ нь өөрийн өвчнийг тайлбарлана. Энэ нь бол Tourette-ийн синдром. Тархины нэг төрлийн импульс бөгөөд түүний хэлж болохгүй хийх ёсгүй зүйлсийг хэлүүлж хийлэгдэг бас эмчлэг арга байхгүй гэж хэлдэг. Мюри үүний дараа юу хийх гэж байгааг нь асуухад Жон ажилтай болохыг л хүсэж байгаагаа хэлдэг. Тэрээр үргэлжлүүлэн гэхдээ одоо над шиг хүнийг хэн ажилд авах вэ дээ гэж санаа алддаг. Дараа нь Жон шууд л ярианы сэдвийг өөрчилж Мюригээс Австралийн талаар асууна. Мюри үдсэн харсан бүх зүйлээ хэлж хоньны аж ахуйд ажилласан, олон адал явдал туулсан гэдгээ ярьж мөн ээж нь илэгний хор тавдартай гэж онцлогдож ердөө 6 сар амьдрах хугацаа үлдсэн учраас буцаж ирсэн гэдгээ хэлнэ. Тэр хоёр алхсны дараа Мюри Жоныг гэртээ орж хоол идэхийг үрдэгч Жон татгалзаж эмээ уухийн тулд гэртээ харих хэрэгтэй байна гэж хэлдэг. Яг энэ үед Мюригийн ээж цонхоор түүнийг дуудаж миний хийсэн спагетти юугаараа болохгүй байна гэж асуудаг. Манай Жон ч эргэлзэн гоё л байх л да. Гэхдээ би зүгээр л гэртээ харих хэрэгтэй гэж хэлнэ. John, get your ass in here. Жон өөртөө итгэлтэй биш удаанаар хаалгарууд өгөхөд Мюригийн ээж гарч ирээд өөрийгөө Дори гэж танилцуулна. Дараагийн мөчид Жон шууд л түүнийг хор тавдраар үхнэ гэд хэлчихдэг. You're gonna die Үүний дараа Жон шууд л уучлал гуйхад Sorry. гэвч Дори инээмсэглээд сүүлийн хэдэн сарын дотор хийн ч өөртөө нэм үнэнчээр ярьж байгаагүй гэж хэлээд түүнийг дотгош хүрдэг. Дотор Мюригийн гэр бүл ширээ засчихсан бүгд л Жоныг хүлээд суудаг. Харин Жон угаалгын өрөөнд гацаж татганалт нь хяналтгүй үргэлжилж бүр толны нэг хэсгийг хагалнаа. Ингэснээр Жон хагарсан толыг засахыг оролдож татганалтайгаа тэмцээр цаг өнгөрсөөр л байдаг. Хүлээж төвчгүй Дори дээшээ гарч Жоныг шалгахаар очиход зөвхөн хагарсан толил олддог. Түүнийг хайсаар гадаа гарахад Жон тамхи хасаах гэж оролдож гэвч татганалтаасаа болоод чаддаггүй. Дори түүнийг олж харахад Жон шууд л тол хагалсандаа уучлалт гуйдаг. Дори өргөжлүүлэн түүнээс ямар юм уудаг вэ гэж асуухад Жон худлаа хэлж ямар ч юм уудаг вэ гэдэг. Энэ мөчид Дори өөрийгөө олон жил сэтгцийн эрүүл мэндийн төвийн совилогч байсан гэдгээ хэлж тэрээр гэрээчин байдал ер нь ямархуу байгаа вэ гэж Жоноос асуухад Жон ямар ч хариултгүй шууд л нулимсэн цэлгэнэж эхэлдэг. Ингээд Дори түүнийг зөөлнөөр дотгош орж хооллохыг өрнө. Дотор Жон задгаа зуухны дэргэд хооллож Дори түүнийг санаа зовсон арцаар ажиглан зогсно. Дараа нь Жон аяг тавг угаахад туслахтаа хоолнд нь баярлалаа гэж хэлэгч татганалт үргэлжилж хараал хэлж дахин уучлалт гуйсаар л зогсно. Энэ мөчид Дори уурлнаа. Тэрээр хэлэхдээ хэрвээ чи энд ирж байх юм бол өөрийн хянаж чадахгүй зүйлд уучлалт гуйгаа болох. Мөн энэ герт бүгд түүний өвчнийг ойлгодог тул хэл яриагаа хянах гэж хичээх болох хэрэгтэй гэж хэлдэг. Жон ч баярлангуй зөвшөөрөгч тэр дороо татганаж нэг тавг хагалчгаад харин энэ удаа уучлалт гуйдаггүй. Өрн солигдож Дори гэр бүлийнхэндээ Жоныг энд гэртээ хамт амьдрахаар урьсан гэдгээ хэлдэг. Харин гэр бүлийнхэн нь түүнийг ухаанаа алдсан байна гэж хэлдэг. Гэвч Дори өөрт нь ердөө 6 сар үлдсэн. Өөрийгөө өрөвдөж сууснаас энэ залуудад туслах хэрэгтэй гэж хэлнэ. Удалгүй Жон тэдэнтэй хамт Blackjack тоглоход тэр шууд л надад 2 түүц байна гэд хэлчихдэг. I've got 2 aces. Түүний өвчнийг мэдэж байгаа учраас Дори шууд л бүгд сонсоогүй мэд дүрсэг тоглоомоо өргөжлүүлцгээе гэдэг. Жон ч үнд нь улам урамшиж баяртайгаар тоглоомоо өргөжлүүлнэ. Ингэснээр Жон гэртээ буцаж очиод ээжтэй Мюригийн гэр бүлтэй хамт амьдрахаар болж байгаагаа хэлнэ. Гэвч ээж нь мэдээж дургуцаж түүнийг ямар гиний юм бэ? Тэд чамайг зүгээр л ашиглана. Тэдэнд зүгээр л асрагч хэрэгтэй байгаа нь энэ штэ гэдэг. Ээж нь өргөжлүүлэн чамд хэрэгтэй газар бол энэ. Ах дүүс чинь явсан. Аав чинь ч явсан. Би ч залуу биш байхаа болсон. Надад ч бас чиний тусламж хэрэгтэй байна гэдэг. Гэтэл Жон эсэргүүцэж тэрээр бүр одоо ууж байгаа имэж уухаа болно. Дори юу хийж байгаагаа мэдэж байгаа гэдэгт итгэж байна гэж зүтгэдэг. Харин ээж нь уурлаж эмгүү бол чи бүр дорцдог. Бас гэр бүлийнхэн нь түүнтэй амьдрах ямар хэцүү гэдгийг мэдэхгүй штэ гэдэг. Ээжийнхээ бухимдлыг хараад Жон тайвнаар хэлнэ. Бид хоёрт хоёуланд нь жоохон завсарлах хэрэгтэй. Өрнө солигдож Жон Мюритэй хамт шинэ өрөөгөө бодно. Ажиллаж байхдаа Жон өөрийгөө хизээч ямар нэгэн баяр ёслол
уулзалтад оролцож байгаагүй. Бараг хаашаа ч явж байгаагүй гэж хэлдэг. Мюррей ч эмээ ухаа болсны чин дараа чамайг хаасаагүй дагуулж явнаа гэж амладаг. Эцэст нь тэд хоорондоо тоглож бие будгаар будаж Жон олон жил мэдэрч байгаагүй аз жаргалыг тэр өдөр мэдэрдэг. Өрн солигдож Жон Доритой хамт дэлгүүр эсэж эмээ багасгаж байгаа болохоор өөрийгөө маш их татганаж байгааг хэлнэ. Тэрээр үргэлжлүүлэн гихтээ юунд нэг сайн тал байна. Би илүү сайн унтаж байгаа. Толгой маань ч бага өвдөж байгаа. Ер нь бүхэлдээ л өөрийгөө илүү мэдэрч байна гэдэг. Ингэж ярьсаар Дори түүний баруун талд очих үед Жон гинэд түүнийг зөхнө. Тэр даруул уучлалт гуйж Дори чи мартчихаа юу да миний баруун талд зогсож болохгүй шүү дээ гэхэд Дори мартчихлаа гэд тэд инээлдээд л өнгөрнө. Учир нь баруун гар нь үе татгандаг юм байна л да. Гэртээ арих замдаа тэд ээж Хезертэйгээ таарна. Ээж нь түүнийг хараад санаа алдаж илт дургуутсаж байгаагаа харуулдаг. Дори өөрийгөө танилцуулахад Хезерч тоохгүй харин Жоныг яагаад ирж уулзахгүй байгаа вэ гэж загнана. Жон ч мэдгүй магадгүй дараагийн амралтын өдөр очиж болно гэж хэлдэг ч татганалт нь ерөөсөө зогсдоггүй. Харилцан яриа эвгүй байгааг мэдэрсэн Дори Жоныг хэдийн ахуулахаар явуулаад Хезертэй ганцаараа ярилцахаар болдог. Жон харин явж байх замдаа нэгэн гэрлийн шонг үнсчгээд л яваад өгнө. Энэ нь түүний өвчний бас нэгэн хэлбэр юм байна л та. Жон явмагцал ээж Хезер түүнийг эмээ ухаа болсон нь шууд мэдэгдэж байна гэхэд Дори түүнийг аажмаар болж байгаа гэж тайлбарлана. Хезер ч удалгүй Жонд хандах төвчээр нь олон жилийн өмнө дууссан гэдгийг хүлээн зөвшөөрч Дориг үнэхээр зөхөх, нулимх, хараал илэх энэ бүх зүйлийг дааж чадах уу? Ялангуяа чиний биеийн байдал бүр дор байгаа биз дээ гэж асууна. Гэвч Дори бид бие биендээ тусалж байгаа. Мөн Жон бидэнтэй хамт байгаад бид маш их баяртай байгаа гэдэг. Хэсэг чимээгүй байсны дараа ээж Хезер нь Жоныг аль болох олон ирж уулзаж байхыг анхаараарай гэж хүснэ. Ингээд эцэст нь Жон эмээ бүрэн зогсоосон төдийгүй зочны өрөөндөө бүжиглэнэ. Учир нь Мюррей түүнийг анх удаа шөнийн клуб руу дагуулж явах гэж байгаа нь. Замдаа явж байхдаа Мюррей түүнд үйлдэлээ хянахыг хичээгээрээ. Сони юм бүү хийгээрээ гэхэд Жон шууд л эвгүй хөдөлгөөнүүд хийж эхэлдэг. Клубын хаалган дээр хамгаалагчийн хамар түрэгч ямар нэгэн байдлаар дотгош орч чаднаа. Тэрээр дотор бүжгийн талбай дээр хөгжим дуулсан бүр нэг охинтой сэтгнэж уух зүйл авч өгөхийг санал болгоно. Мюррей уух зүйл авч байх хооронд Жон татганаж санамсаргүйгээр өөр хүний уух зүйлийг асгана. Уучлалт гуйх гэж оролдох үед тэр хүн Жоны нүүрлүү зөхөж Жон чуурлан хариу зөхөж өнөөх залуугийн найзууд ирж Жоныг бүслэн зогсно. Мюррей түүнийг татаж холдуулах гэж оролдсон ч амжихгүй. Клубын хамгаалагчид ирж Жоныг гадаг шидчихдэг. Бисэг хугацааны дараа цагдаа нар ирж Жоныг баривчилдаг. Мюррей ч хийж чадах зүйлгүй дими харж зогсоод Жонд цагдаагийн хэлцэд очиод ээж рүү залгаарай гэж хэлнэ. Камерт хоригдож байх хоорондоо Жон тасралтгүй татганаж хараал хэлж цагдаа нарын ч төвчээрийг бардаг. Суллагдсны дараа Жон бүжгэлсэн охин болон клубын тухай баяртайгаар ярьж эхлэхэд Дори түүнийг таслан тэр охин үн цэнтэй байсан гэж найдаа. Учир нь өнөөх залуугийн аав нь хуйлч тэд чамайг шүүхэд өгч байгаа. Хэдэн сарын дараа чиний шүүх хурал болно гэж хэлдэг. Дори үргэлжлүүлэн бид чамайг ингэж байнга асуудалд ороод байлгаж болохгүй гэдэг. Тэрээр Жоныг асуудалд оруулахгүй байлгах хамгийн зөв арга нь завгүй байлгах юм байна гэж шийдээд ажил хийх үү гэж асууна. Жон ч дуртаяа л зөвшөөрнө. Дори орон нутгийн төвд ажилладаг Томи туслах хайж байгаа. Жоны нэрийг өгнөө гэж хэлнэ. Гэвч Жон өөр шиг нь хүнийг одоо хэн ажилд авах вэ дээ гэж эргэлзэнэ. Ярилцлагын өдөр ирэхэд Жон машинд хөшөж өөрийгөө ичгэвтер байдалд оруулнаа гэж байна. Харин Дори түүнийг татгаш ятхан оруулнаа. Дори ресепшн дээр чимээгүйхэн Жонд зөөлөн хандаарай. Тэр сандарч байгаа. Магадгүй илүү их татханж магадгүй шүү гэж анхааруулan хэлнэ. Жон ресепшн дээр ирэх мөчтөө сандран ширээн дээрх зүйлсийг цохиж унгачхаад шууд л уучлалт гуйна. Түүнийг өөр танхимд оруулахад тэнд асрагч Томи сандал янзлангаа хүлээж байдаг. Жон шууд л хамт сандлуудыг янзлахад Томи баярлана. Дараа нь Томи төвийг тойруулж танилцуулж гол танхимаас эхэлнэ. Томи ярьж танилцуулж байх хооронд Жон тасралтгүй татганаж хараал хэлсээр л байдаг. Гэвч Томи үүнийг нь зориуд анзаарахгүй өнгөрөнө. Wrinkly bastard. Эцэст нь тэд Томигийн өрөөнд орж ярилцлагын хамгийн чухал хэсэг нь цай бэлдэх шүү гэж хэлнэ. Мэдээж тэ одоо англичууд юм чи. Жон цай бэлдэж байх зуур Томи өрт нь залуухан найдвартай хүн хэрэгтэй. Өөрийг нь байхгүй үед ажлыг нээж хаах хүн хэрэгтэй. Ялангуяа миний бие сайнгүй байгаа учраас эмнэлэгт очих шаардлагатай болсон гэдэг.
Жон хариуд нь би гарын урд үтээ. Сургуульд мод болон металлтай ажиллаж байсан. Сурах хүсэлтэй гэж хэлнэ. Энэ зур Томи цайг амсаад энд ирсэн бүх хүмүүсээс хамгийн сайхан нь болсон байна гэж хэлнэ. Дараа нь асуух зүйл байна уу гэхэд Жон хэдэн сарын дараа шүүх хуралтай тул чөлөө хэрэгтэй болно шүү гэж хэлнэ. Тэрээр үргэлжлүүлэн татганалт хараалын талаар асуухад Томи ямар татганалт, ямар хараал гэж анзаараагүй мэт дүрсгэн. Ингээд тэд хамтдаа инээлднэ. Гэтэл Жон гинэд түүний нохоог зөгчдөг. Учир нь нохоо түүний баруун гар талд байсан бөгөөд баруун гар нь татгансандаа тэр шүү дээ. Энэ үед нь харин Томи шууд анхааруулнаа. Дахиад нэг л удаа миний нохоод гар хүрвэл би чамайг зүгээр орхихгүй. Ойлгосноо? Do that to my dog again and I'll tell you. Ярилцлагын дараа Жон дэлгүүрээс сонин авч гарчиглан зогсно. Тэр үед нь нилийн задгаа хувцастай охин хажуугаар нь өнгөрөхөд Жон гинтэл бие үнэлэгчгээд хэлчихдэг. Тэр даруул уучлалт гуйхыг оролцдогч охин сонсохгүй явчихдаг. Тэр орой Жон гэртээ ирэхэд түүнийг гинтийн бэлэг хүлээж байдаг. Тэд хэлэхдээ Томи залгсан шүү. Жон чи ажилд орсон гэдэг. Жон чи итгэж чадахгүй ярьцлага үнэхээр муу болсон штэ гэдэг. Дараа нь Дори өөр бүр сайн мэдээ байгааг хэлж эмнэлгээс залгасан. Энэ нь хорт авдар биш зүгээр л ургацаг байсан гэж хэлдэг. Тэд бөөнөрөө баяртайгаар инээлдэн тэврэлдэж Дори хорт авдаргүй мөн Жон ажилд орсныг тэмдэглэхээр болдог. Ингээд Жонд мөнгө өгч ресторан руу хоолнд явуулдаг. Ресторанд Жон өмнө нь харсан охиныг анзааралгүй зөрнөө. Хоолоо бариад гарч явхад гинэд хоёр дээрэмчин дайрч газар тунгаан зодож эхэлдэг. Тэд түүнийг хүнд оромжлохоор ингэж дахин зогсоор л байдаг. Нэг нь бүр төмөр саваа гаргаж ирэн зодоон улам харгас бүр системтэй үргэлжлээд байгаа муу хайшин. Эцэст нь Жон танихын аргагүй байдалтай болтлоо зодуулж газарт хэвтэж үлднэ. Хариу өнөөх охин харж байснаа тэдэнтэйгээ хаяад яваад өгдөг. Ингээд өрн солигдож Жон эмнэлэг зэрхэд Дори хажууд нь байна. Дори асран хамгаалагчийг чинь асуусан. Ээж рүү чинь залгах ёстой гэж хэлэхэд Жон бити залгаарай гэж гуйна. Дараа нь шууд л Жон ажлынхаа талаар асуухад Томи бүх зүйлийг мэдэж байгаа. Чамайг хурдан тэнхрээрээ гэж хэлсэн. Ажилчин бол хിവэрээ шүү гэхэд яг энэ үед Жон сэтгэл нь үнэхээр их өвдөж бүр уйлж Дори би ядарч байна. Бүгдээс нь залхаж байна гэж хэлдэг. Яг Венесхийн хамгийн өрөвдөлтэй нь зодуулаад хөвтөөд тэгээд хөдөлж болохгүй байх үед нь татганалт нь үргэлжлээд би энэ бүр их өвчин мэдэрч байна л гэсэн үг л т. Ер нь бас хамгийн эвгүй эсгүүдийнх нь нэг нь. Цаг хугацаа өнгөрч Жон олон нийтийн төвд ажиллаж эхэлж Томид зулсарын бэлтгэлд тусалснаар өрнөл үргэлжлэнэ. Томи Жоныг сандлуудыг маш цэгцтэй игнүүлснийг магтаж, Жон хэрвээ бүх зүйлийг яг зөв хийж чадахгүй бол ямар нэг муу зүйл тохиолдох юм шиг мэдрэмж төрдөг гэдгээ хүлээн зөвшөөрч, дараа нь Томи Туретийн хам шинжийг ойлгохгүй бол хизээч юу ч өөрчлөгдөхгүй. Жон чи бусад хүмүүс юу гэж бодох бол гэж бодсоор амьдрч болохгүй гэж хэлнэ. Томи өргөжлүүлэн би Туретийг асуудал гэж бодохгүй байна. Асуудал нь хүмүүс Туретийн талаар хангалттай мэдэхгүй л байгаа юм. Ийхүү ярилцсны дараа Жон шүүх хуралд орохын төлөө чөлөө хүсэж юу болохоос ямар их айж байгаагаа ч хэлдэг. Шүүх хурал эхэлж Жоныг тангараг өргөхөөр дуудана. Гэвч тэр үгийг давтаж чадахгүй татганаж хараал хэлсээр л байдаг. The whole truth. No, I won't. Гэвч түүний өмгөөлөгч эрхэм шүүгч зөвшөөрвөл ноён Жон Дэвидсон зарим үед хяналтгүйгээр үг хэлдэг. Хувийн туршлагаасаа хэлэхэд тэр маш олон төрлийн арьс өнгөөр ялгуулсан үгсийг ч мэддэг. Бүр заримыг нь би ч сонсож байгаагүй. Гэхдээ энэ бүхэн түүний хяналтаас гадуураа. Энэ бол түүний Туретийн хам шинж гэж нэрлэгддэг өвчний тухай юм л да. Гэтэл шүүгч ноён Жон Дэвидсон тангарагыг дахин нэг удаа яг миний хэлснээр давтна. Хоёр дахь оролдлого дээр Жон өөрийгөө барихыг оролдож байгаад гинэт хараал хэлчихдэг. That I will tell the truth. You're a Харин шүүгч үүнийг нь ойлгохгүй тэр даруй Жоныг танхимаас гарахыг тушааж нөгөө тал инээлдэж байхад Доди түүнийг дагуулan гарна. Ингээд гадна хүлээлгийн хэсэгт байхад Томи ирнэ. Додиж Томид дотор юу болсон талаар тайлбарлана. Удалгүй шүүх танхимд Томиг гэрчээр дуудана. Тэр шүүхэд Жон бол өөрийнх нь ажиллаж байсан хамгийн сайн ажилтан гэж хэлээд Туретийн талаар тайлбарлахыг оролдоно. Тэр Жоны баруунгаар өдөрт 2-3 удаа гинэт нүүрэндээ хүрэх шахам татагддаг. Энэ нь бүр хяналтгүй гэдгийг ч хэлдэг. Мөн хинч өөрийгөө төмөр саваагаар зодуулах, доромжлуулах, шоолуулах өвчин зохиомлоор үзэхгүй гэж нэмнэ. Жон бол бардам залуу. Хөгжлийн бэрхшээл гэдэг үгэнд ч дурггүй. Гэхдээ би нэг юм асууя. Хэрвээ хараагүй хүн бааранд орж ирээд санамсаргүйгээр хин нэгэнтэй мөргөлдвөл тэр шүүхэд
чухал боо. Тэр залуу хиндэж муу зүйл хийхгүй. Тэр бол миний уулзаж байсан хамгийн ээлдэг, сайхан сэтгэлтэй, хүндэтгэлтэй залуу. Мөн тэр маш гоё цай байдаг шүү гэж хэлээд яриагаа дуусгадаг. Blind man crashes into another guy. Would it end up in court? Шүүх хурал дууссны дараа Джон доносон бүх ял хүчингүй болдог. Томми ч гайхгүй. Хэргийг нь авсан шериф хүртэл энэ хэргийг шүүхэд хүргэх ёсгүй байсан гэж хэлдэг. Сэтгүүлч Додигоос Джоноор бахархаж байна уу гэж асуухад тийм ээ, мэдээж би үргэлж бахархах болно гэж хариулдаг. Сэтгүүлчид одоо юу хийх вэ гэж асуухад Томми Джоныг өөртөө хамт буцаж очиод ус зайлуулах хоолой цэвэрлэнэ гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа Джон хоолойгоо цэвэрлж дуусаад тэр өдөр эмнэлэгт очиж үзүүлсэн Томмигийн очиж уулзгаар явна. Тэр Томмигийнх руу явж явах замдаа урдын ладал гэрлийн шанг үнсээд Томмигийн үдэн дээрэн хаалгыг нь тогшдог. Гэтэл хинч онгоолгоогийн тул дотгош ортол зөвхөн нохойн л угтаж авдаг. Харин унтлагын өрөө рүү ороход Томмиг хэдийн нас барсан байгааг олж мэддэг. Ингээд Джон сэтгэлийн гүн дарамтанд орж удалгүй цагдаа нарч ирж Джон юу болсныг тайлбарлана. Томмигийн оршуулгын үеэр Джон ёслолыг тасалдуулахын тулд үүдэнд нь зогсож тасралтгүй татганаж хараал хэлсээр л байдаг. Дахин хэсэг хугацаа өнгөрсний дараа Доти Джонигийн ажил дээр ирж Джоныг хоолн дөрнө. Гадаа сандал дээр сууж хоолоо идэж байх зуур тэрээр Джоныг ойролцох нийтийн байр руу нүүхүү гэж асууна. Джон 5 жил тэдэнтэй нэг жижиг өрөөнд амьдарсан. Магадгүй энэ нь л түүнийг хойшин татаж байгаа болов уу гэж санаан зовж байгаагаа хэлэн тэд Джон тайртайж түүнд бие даах хэрэгтэйг сануулдаг. Джон ч мэдээж дуртай дургүй л зөвшөөрдөг. Удалгүй түүнд байрыг ч үзүүлж Мюригийн тусламжтайгаар нүнэ. Доти түүнд баяртай гэж хэлээд тэр байхгүй гэр нь нилээн нам гүн байх нэ гэж хошигнона. Нэм гариг бүр хоолнд ирж байгаарэ гэж хэлээд Джон ч амлаж Доти гаран явж Джон ганцаар үлдэхэд татганалт нь үргэлжилсээр л. Джон гэрээсээ гарan ажилдаа явж байх зуур татганалт нь үргэлжилж хараал хэлсээр л явдаг. Харин гадаа тоглож байгаа хүүхдүүд чи зүгээр үү гэж асуухад Джон энэ бол миний нэг өвчин. Та нар надад удахгүй дасчихнаа гэж хэлдэг. Тэд хаана амьдардгийг нь асууж удалгүйтэд Джонny байранд пари хийж эхэлнэ. Балкон дээр нэгэн залуутай тамхилж байх зуур өнөөх залуу балконы төмөрс хараалжны талаар Джоноос асуудал Джон өөрийгөө үсрэхээс сэргийлэх гэсэн юм аа гэж хэлнэ. Дараа нь тэр түүнд нэгэн ажил санал болгоод энэ ажлыг хийгээд чиний өвчин л саад болж магадгүй юм байна да гэдэг. Гэвч Джон хүлээн зөвшөөрөхгүй. Би ямар ч ажлыг хийж чаднаа гэж зүтгэдэг. Өрн сөлөгдөж Джон нүхэн гарцсан доор ямар нэгэн зүйл хүлээж явах зуур нэгэн хүү ирээд түүнд нэгэн бодолтой зүйлийг өгөөд явна. Джон түүнийг нь цамцсан доогоороо нуугаад явахдаа тасралтгүй татгансаар хар тамхи зарж байна шүү гэж орилоо л яваад идэг. Цагдаа нар ойртож ирэхэд тэр дэлгүүрийн цонх харж байгаа дүр үзүүлнэ. Гэвч тэд түүнийг дуудан мансуурсан эсгийг нь асууна. Джон үгүй гэж хэлэгч надад хар тамхи байна гэж татганан хэлчихнэ. Ингээд мэдээж Джоныг баривчлаа. Джон камертаа сэрхэд тэнд нь Доти цагдаатай хамт байдаг. Доти түүнийг хүлээж авахар ирсэн нь нэлэлтэй. Хариу өнөх бодол нь хар тамхи биш, зүгээр л элсэн чихэр байсан. Цагдаа нар сэрэмжлүүлэн тэр өвчтэй. Гэхдээ дараагийн удаа жинхнээсээ юм өгч магадгүй шүү гэж анхааруулна. Суллагдсны дараа Доти түүнийг гэрт нь хүргэж хоёулаа Туретийн талаар илүү их уншиж судлаа гэж санал болгоно. Өрн сөлөгдөж ажил дээр нь удалгүй Джоныг уулзалтанд дуудана. Тэрээр өөрийгөө халагдах гэж байна гэж татганы хэлэхэд дараа нь тэд шинэ асрагч хайж байна. Томигийн оронд. Джон ч надаас илүү хүн байхгүй гэж хэлчихэд шууд уучлалдаггүй. Энэ нь яг тэ нөгөө татгандаг өвчнөн л хилүүлээд байгаа юм л та. No one's as good as me. Гэвч өнөөх хүн зөвшөөрч тийм ээ. Чамаас илүү хүн байхгүй гэд ажлыг санал болгодог. Мөн нэмээд Томигийн хуучин байр, асрагчийн байрыг ч мөн өгнө гэж хэлдэг. Джон ч уухантаас зөвшөөрч Дотид байраа үзүүлэхээр явна. Дотид энэ бүх зүйл таалагдаж Томми намгүй морчинд дуртай байсан гэж хэлээд гадаах хэрэг бараг түүний сүнс байхаа ч гэж хошигнона. Джон хариуд нь би ч удахгүй нохоо авах байхаа гэж хэлдэг. Хэдэн жилийн дараа Джон ажил дээр нохоотойгоо хамт байхад нэгэн гэр бүл түүнийг хаж ирнэ. Тэд охиноо машинд байгааг хэлж тэрч бас түрээцтэй. Олон эмчид үзүүлсэн ч хинэн ч өөрсдөө ийм өвчнөд таарч байгаагүй болохоор ойлгохгүй байна. Харин Джон чийл тусч магадгүй гэж бодоод чамайг зориод ирлээ. Харин Джон хаалгыг онгойлгохыг хэлээд дотгош орохдоо охиныг зохихгүй тулд баруун гараа барьдаг. Джон суумагцал тэд хоёулаа зэрэг татхан чихэлтэйг хурдан хяналтгүй ширүүн мөн нэмээд байнга хараачихна. Дараа нь тэд инээлдээд өөр газар очиж ярилцсан. Гадаа сууж байхдаа Джон нохоо тэлгийнхаа тухай ярьж
Нохой бол хүнийг хамгийн их ойлгоход тусалдаа гэж хэлдэг. Жон чи өөрийнхөө талаар яриач гэтэл тэр өдөр бүр л татганалтай дарах гэж оролддог гэдгээ хэлнэ. Жон чи эмнэлгээс зарим хүмүүсийг өөр дээр нь илгээдэг. Тус болж байгаагаа ёстой мэдэхгүй юм. Охин ч тус бололгүй яах вэ? Та чин мэрэгжлийн эмч бидтэй гэтэл Жон үгүй ээ. Би зүгээр л баг зэрэг судалсан гэж хэлдэг. Охин ч бүр гайхшран өөртөө нь адилхан өвчтэй хүн байдгийм байна гэж хэлээд сэтгэлэн тайвширдаг. Явахынхаа өмнө Жон фэйсбүүкээр хүссэн үедээ холбогдож болно шүү. Чи ганцаараа биш шүү гэж хэлсээр явдаг. Өрн солигдож Томигийн булшин дээр Жон нэгэн гэр бүлийн тухай ярьж Томи өргөлж өөртөө нь адил хүмүүст туслаа гэж хэлдэг байсныг санаж одоо тэр үүнийг хийхэд билээ гэж үздэг. Удалгүйжэн Туреттэй хүүхдүүдийн хөтөлбөрийг Галилед зохион байгуулна. Энэ нь өвчнөтэйгөө тэмцэж байгаа хүүхдэд зориулсан арга хэмжээ юм л да. Тэрээр эцэг эхтэй хамт хүүхдүүдийг угтаа авч суудалд суулган яриагаа эхлэхэд өрөө бүхэлдээ татганалтаар дүүрнэ. Мэдээж бүгд л хараах нь харааж, татганах нь татганаж бүгд л хамттай. Жон хэлнэ. Та нар магадгүй анх удаа өөртөөгөө адил хүнтэй уулзаж байгаа баха. Энэ нь бол зүгээр. Өнөөдөр та нар цөөнх биш, олонх, бүр сурагчдын амралтын туршид мөн сайн дурынханд татганалтыг багасгах арга зөвлөгөөч өгдөг. Жон эцэг эхчүүдтэй ч ганцаарчлан ярьж, энэ амралт зөвхөн хүүхдүүдэд биш ээ. Та нарт ч мөн адил хэрэгтэй гэж хэлнэ. Өөрийнх нь өвчин эцэг эхийг нь салгахад нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, бусад эцэг эхчүүдийг хамтдаа байж бие биенээ дэмжихийг зөвлөнө. Харин хайрын харилцааны талаар асуухад Жон мөн л адил үннээр нь хэлнэ. Өөрт нь бол хэцүү байсан. Та нар хүүхдүүдтэй тийм зүйл хүсэх нь хэвэн шүү гэж хэлдэг. Ингээд эцэстэн тэр боловсролын талаар дахин хэлж, Томигийн үгийг давтдаг. Асуудал нь Турет шээ. Асуудал нь хүмүүс Туретийн талаар хангалттай мэдэхгүй л байгаа юм. Хүүхдүүдийг ойлгож, хүлээн зөвшөөрөх тусам тэд бүрэн хэвийн амьдралтай болж чаднаа гэж хэлдэг. Өрн солигдож хүүхдүүд гадаа тоглож байх зуур Жон Доди хоёр нам гүмхэн ярилцсан зогсно. Тэд хамтдаа бүтээсэн зүйл өөрчилсөн амьдралуудаа харан инээмсэглэнэ. Өрн солигдож Жон Тилийг салхилуулж явах үед цагдаагийн машин ир зогсоод нэгэн офицер Жоныг нэрээр нь дууднаа. Тэрээр бууж ирээд Жоноос түүнийг таних байна уу гэж асуухад Жон танихгүй. Офицер өөрийгөө Маккаллен гэж танилцуулна. 1990-ад онд Жоныг мэддэг байсан цагта. Тэр үед Туретийн талаар маш цөөхөн хүн ойлгодог байсан тул Жонтой тийм сайнаар харьцдаггүй байсан гэдгийг ч хэлдэг. Маккаллен хэлэхдээ өөрөө дэвссэний дараа Жоныг зориуд хаж болоод бүх цагдаагийн байгууллагууд Туретийн талаар сургалт хэлэхээр урьсан гэж тайлбарлана. Үүнээс хойш Жон олон газарт цагдаагийн байгууллагууд, дунд сургуулиуд, эмнэлгүүд дээр очиж илтгэл тавьж хүмүүсийн ойлголтыг аажмаар өөрчилж эхэлдэг. Удалгүй Жон ордноос захиа авч шууд л үнийгээ хэлэхээр Доти рүү залгана. Үйл явдал буцаад 2019 он руу шилжинэ. Жон хатаантаа уулзахаар очиж Туретийн хам шинжтэй хүмүүст үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө шагнал авах гэж байдаг. Доти суудлаасаа бахархалтайгаар харж байхад хатан хаан Жоны костюмээр медаль зүүж баяр хүргэдэг. Танхим даяар алга ташил дүүрч Дотич тэднийг тэргүүлэн алга ташнаа. Жоны игч бас тэнд байна. Удаан уулзаагүй тул тэд тэрвэрлдэн Жон ээжийнхээ талаар асуухад игч нь сайн байгаа гэд очиж уулзаарай гэж зөвлөнө. Ингээд удалгүй Жон ээж дээрээ очиноо. Цай ууцсуухта тэр медалаа ээждээ үзүүлнэ. Хэсэг чимээгүй байсны дараа Жон тайлбарлахдаа ёслолд ердөө 3 урилгал байсан. Игч хамгийн ойр амьдардаг болохоор түүнийг урьсан гэж хэлдэг. Ээж нь ч би ойлгож байна л гэж хэлнэ. Дараа нь тэр сонноос Жон өөртөө адил зүйлийг хинч туулж болохгүй гэж хэлсэн тухай унснаа хэлдэг. Хейзер Жоноос уучлал гуйж хангалттай сайн ээж байж чадаагүй. Би чадах бүхнээ л хийсэн шүү л гэж хэлдэг. Гэвч Жон би мэдэж байгаа. Би таны оронд байсан бол яахаач мэдэхгүй. Аавын ч оронд адил гэж хүлээн зөвшөөрдөг. Ээж нэцэд нь гэрэл байсан, найдварч байсан. Зүгээр тэр үедээ мдээгүүдээ харамсаж байгаагаа хэлдэг. Тэд удаан чимээгүй төврөлдөж Хейзер дахин уучлалт гуйдаг. Өрн солигдож 2023 онд Жон Ноттенхамын их сургууль руу галт тэргээр явж Туреттэй хүмүүст зориулсан Median Nerve Stimulation судалгаанд оролцсон. Энэ нь бүрэн эмчилгээ биш ч эхний үр дүнгээр шинж тэмдгийг багасгаж байж болзошгүй гэж үзэж байгаа нь. Тэр тэнд төслөг хариуцсан Барбара гэх эмэгтэйтэй уулзна. Тэр Жонд нейромодуляцийн бугуйч сүлгэж төхөөрөмжийг тохируулан туршиж үзхийг хүсдэг. Жон кампусаар алхахдаа өөр зүйл мэдэрнэ. Чимээгүй өрөөнүүд тогтун алхалт. Тэрээр бүр олон 10 жилийн дараа анх удаа номын санд орно.
Triton эхэлснээс хойш бараг л боломжгүй байсан газар юм л да. Тэрээр номын тавируудын хооронд явж бүхнийг мэдэрнэ. Буцаж ирэхэд Барбара ямар санагдсныг асуухад Жон нулимс унган тэрээр хэлэхдээ 14 настайгаас хойш ингэж мэдрээгүй уджээ. Тайван сэрэмжтэй амарсан. Санаа зовнилгүй, татганалтгүй. Зөвхөн коридорт нэг удаа багахан татганалт гарсан. Гэхдээ өмнөхөөс хамаагүй сул. Барбара хэлэхдээ 135 оролцогчийн 59 орчим хувь нь л иймэрхүү дүн үзүүлж байгаа гэж тайлбарлана. Хөөрхий Жон би юу ч хэлэхээ мэдэхгүй байна. Би хүнийг авч үлдэж болох уу? Can I keep it? Харин Барбара одоохондоо болохгүй. Гэхдээ сайн мэдээгээвэл чи хэд хоног гэртээ авч явж болно. Бидэнд тэмдэглэл хэрэгтэй. Өөрийгөө яаж мэдэрч байна, яаж унтаж байгаагаа тэмдэглээд өгч болох уу? Харин Жон би 30 жилийн өмнөөс эмчилгээ байна уу гэж асуухаа болсон. Учир нь хариулт нь үргэлжил адилхан байсан. Харин Барбара энэ бол бүрэн эмчилгээ биш шүү. Гэхдээ зүүж байх үед чинь чамд тодорхой хэмжээнд хөнгөлөлт өгнө. Инхүү ярилцсны дараа Жон галт тэргээр буцаж урд нь сууж байсан эмэгтэйтэй яриа өрнүүлнэ. Мэдээж нөгөө боговчтойгоо байсан учраас айх зүйл байхгүй. Тэд хойнон сууж байсан нэг хүн хурхирж байсан талаар ярилцсан хамтдаа инээлтэн. Дараа нь өнөөх эмэгтэйг ямар хөгжим сонсож байгаа талаар ярилцсан галт тэрэг холдон тавхисаар л байдаг. Жон одоо хүртэл нойтон хам руу байнга явж төхөөрөмжийг туршсаар л байгаа. Одоогийн байдлаар өнөөгийн шин технологи эмчилгээ эмүүд Threads-тэй олон хүнд тусалж байгаа. Гэхдээ хамгийн хүчтэй зүйл нь хэвээр. Нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт түүнийг ойлгох мэдлэг, гуравдугаарт бусдыг хүлээн зөвшөөрөх. Жон одоо ч Галилед хар лаборатори нохотойгоо амьдарсаар л байгаа. Хэрвээ энэ дүгчмэд нөлөөлсөн бол Thread-ийн талаар илүү ихийг мэдхэд цаг гаргаарай. Эсвэл хэрэгтэй хүнд нь хуваалцаарай. Ойлголт бол монголоос илүү тархах ёстой зүйл шүү. Нэрэ бас тийм энэ бол амьдрал дээрх жинхэнэ Жон Дэвидсон шүү. Энэ түүхэн бодит явдлаас сэтвэлэн бүтээгдсэн гэсэндэ энэхүү үнэн нь одоо хүртэл амьдарсаар л байгаа. Харж байгаад нэг иймэрхүү хэрэгтэй кинонууд л хий гэж бодож байна да. Яг аль дүр нь манай Жонд илүү муухай хандсныг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк саба мартваа. Дараагийн киногоор уулзтлаа. Түр бай бай.